Хөөе орно. Хэдүүлээ нэг нь бодож үзвэл ямар. Намайг удаад өгөөч би жоохон одоо арсны асуудалтай. За тийм биш асууч. Сурнаа ингэж бодуулж ирсэн. Өмнө дараа гэдэг зураг авъя. Өмнө нь ийм байх нь дараа нь ийм байх нь ингэ зураг. Би энэ дашранд нэг юм хэлчихэж бодож байна. Би 3-4 жилийн өмнөөс Mary Kay гэдэг одоо Америкийн косметик компани дээр шүү дээ. Тэрнтэй ингэж энэ бүтээгдэхүүнээр ажилладаг мама хамтарч ажилладаг гэсэн үг тийм. Өөрийн дистрибьютор гэсэн үг байхгүй юу? Чи тэгээд ингэж бүр суур бодгонуудыг ажиллаж байгаа хэлж байгаа гэсэн үг юм. Тийм одоо юу тавиад байна уу? Одоо нүдний тос тавьж байна л да. Би одоогор бол яг шууд хэлчихв. Хин жоохон аллергитай байна л да. Урнаа аллергитай тэгээд нүдэх нухаад энэ нүдний эргэн тойрон жоохон хуурашилтай тэгээд энэ нүдний эргэн тойрон чинь илүү эмзэг арьстай байдаг. Тийм болохоор нүдээ тэрхийг нухах юм бол өрчлөх үсэн шүү. Яна тэг яаж нөхгүй ахгүй юу? Намайг Аллергийн эсрэг юм хэрэглэж заяа. Тэгэл яг зөв бүтээгдэхүүн авч хэрэглэх юм бол тэгэл гайг болчих та. Одоо чи залуу байгаа учраас нүүрэнд одоо л анхаарахгүй хөшөрцөн хойно анхаарад бол тэгэл хэцүү л болно шүү дээ тийм. За одоо дуусчлаа. Хараад. Яа таалагдчихлаа гараж хардаа. Ямар юм үлдэж байгаа? танай салууны одоо ажлын цагийн хувьд танай өөрсдөө чинь яаж ирдэг вэ? Цаг авч ирдэг үү? Дандаа цагаараа Жишээд очиж үйлчлүүлдэг үү? тийм. Одоо жишээ нь миний бас нэг хэлэх дуртай үг зүрх гэдэг юм. Цаг болоод тийм. Би энд ингээ бүтүүлж өгчөнгөө хүн үлээ суух гэж хүн ирэхгүй бол би тэр мэдхгүй хүн ирэх ч юм уу мэдэхгүй шүү дээ тийм. Тийм болохоор цаг болоод хэрвээ ажиллахгүй өдрөө бол би өөр юм цагаа зарцуулдаг гэр орондоо ч юм уу өөртөө ч юм уу спорт хийж юм уу ч юм тэгж цагаа зарцуулдаг учраас байнга цагаар ятдаг хүмүүс маань ирж уушлах. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Би Цэндэн. Би Урна байна. Би Аян байна. Манай төмний нэг багийн хамт олон өнөөдөр Герман улсын хөрс хотод ирсэн байж байна. Энэ удаа манай зочноор Баярмаа Сакура. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За бүгдээрээ танаас халуунтай танилцсан. За манай халуунтай танилцъя. Яцгаа. Германд одоо хүн болгон гоо сайханч болд юм уу? Ямар мэрэгжлийн одоо зүйлүүдийг хангасан байх хэрэгтэй вэ? За хүн болгон гоо сайханч болохгүй одоо өөртөө шийдэн л дээ. Тэгэхээр хүн өөрөө ямар хоббитэй, ажилдаа дуртай байна уу? Интерес шалтгаалаад өөртөө ингээд шийдэж болно. Би бол урд нь бол эдийн засгийн мэргэжил төгссөн их сургуулаар тэгээд одоо энэ сертификат нь болохоор косметик одоо гоо сайханч гэдэг сертификат байна. Энэ болохоор одоо мэргэжлийн педикюр хийдэг. Энэ болохоор бас нэг тийм одоо арьсны гүн цэвэрлэгээ хийхэд энэ болохоор sugar and wax хийхэд хийсэн сертификат байна. Энэ болохоор нөгөө хүмүүсийг ингээд Японоос гаралтай гараа тавиад ингээд хүн идгээд тийм энерги имжилдэг тийм арга байдаг.
Тэрний нэгдүгээр үе шатыг нэг чинь дууссан байгаа. Энэ болохоор нөгөө нэг сормос лэш хийдэг хийсэн сертификат байгаа. Энэ болохоор нөгөө хөлний энерги массаж хийхдээ авсан сертификатнууд байна. Тэгэхээр Германы нөгөө нэг ёс дүрм, хууль, ерөн чанга шүү дээ, тий. Зүгээр нэг хин дуртай одоо хоббитэй хүмүүс ингэ хийчдэггүй. Тэгэхээр энээр маш их анхаарал тавьдаг, стандарт хангах хэрэгтэй байдаг гэдэг утгаараа ер нь энийг айгүй наривчлаад мэрэгсэн юм байна. Тэгж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Ер нь бол энэ доогуур нь ингээд доор нь ингээд янз янзын одоо ямар пунктуудыг ингээд хийх ёстой бай шалгалт өгсөн ингээд юунууд нь батламж ингээд байж байгаа. Энэ юмнуудыг хийх чадварыг эзэмшдэг гэсэн үг гэж ойлгож байна. Та гоо сайханд мэрэгчлэр хэдэн жил сурсан байна? Удаан сурдаг уу? Ер нь бол гоо сайханд мэрэгчлэр хүмүүс 3 жил сурдаг мэрэгчлийн сургууль. Би болохоор төрөвчлэн сургуультанд суугаад тэгээд төгсөж ирсэн. Танах Сакура гэдэг нэртэй Японы нэртэй. Яагаад Сакура гэж нэр өгсөн бэ? Тийм, Сакура гэдэг бол Японы нэр байгаа. Энэ Сакура гэдэг гоё ингэж үргэлж цэцгэлж идэг, үргэлж ингэж гоё харагддаг мод учраас би энэ нэрийг сонгосон. Утга нь бол их сайн утгатай гэдэг юм байлээ. Одоо хайр, халамж тэгээд одоо өсөж дэвшгийн одоо евролиг одоо ингэж агуулсан тийм нэр байгаа учраас тэрийг сонгосон байгаа. Ерөнхийдөө манай Монголд ч гэсэн Сакура гэсэн нэртэй ресторанч гэсэн гоо сайхны салонч байдаг юм байлээ. Ер нь хаасаагүй байдаг юм лээ. Энэ нэрийг сонгох дуртай хүмүүс их байдаг юм байлээ. Салоноо ажлуулаад одоо хэр удаж байгаа вэ? Герман улсад ер нь хуваарай бизнес эхлэхэд танд хүндрэл одоо тулгардгүй. Тэгээ та тэр бүхнээ яаж давж суулдаг вэ? Одоо салон нэгэ 7 жил болж байна. Айдгаа ардаа хийсэн юм. Айдгаа ардаа хийсэн. Яг тэр үед нөгөө арай жоохон залуу хүн жоохон нэг туршлагагүй байсан болохоор муу юм эхэлж өрөөсө бодоогүй. Болно бүтэн гэж одоо ингээд айгуу гоо нөгөө эрэг сэтгэлээр ингээд би одоо энэ дуртай юм би нэгэ хийж дуусна гэж бодоод тэгэл яажсэн. Ерөнхийдөө нэг тийм хүний усаас ч юм уу өөр бусад хүмүүсээс шалтгааллах тийм цаад бол байхгүй. Гол нь өөрөө маш их төвчээртэй маш их ажилсаг байж ижил үдэд зэрэгтэй уулзч байгаа. Би хараа ерөөс анхнаасаа ерөөс нэг тийм сөрөг бодлонод ерөөс байгаагүй. Тэгээд би чадан бүтээл гэл өдөө итгэлтэй. Яг анхан үедээ нөгөө үйлчлүүлэгч хүмүүс байхгүй ингээд одоо би ингээд салон нээжээд тах чи яад ирэхгүй байгаа юм болоо гэж боддог гэсэн. Тэгээд хүн өдөр ирэх тусам туршлагатай болоод одоо ингэж ажиллавал хүмүүс ирэх юм байна, үйлчлүүлэгч ирэх юм байна, үйлчлүүлэгч нэмэгдэх юм байна гэдэг угаасаа тэгэж одоо туршлага суугаад тэгээ дараа нь ерөнхийдөө бол маш сайн ажиллах, хүмүүстэй үнэнч хандах, энэ бол хүмүүсийг татах маш одоо гол төлхөр болж өгсөн. Сэтгэлээсээ чин сэтгэлээсээ ажиллаж явах болно гэж бодсон ба. Тийм би бол ерөнхийдөө нэг тэгж реклам энэ нэг хийдэггүй. Ер нь бол хүмүүс дандаа амаар ингээд дамжуулаад дандаа ингээд шинээр хүмүүс ирдэг. Тийм нөгөө одоо сэтгэл хангалуун байгаа юм чи одоо хүн ингээд цааш нь ингээд хүйцэндээ энэ тэнд гоё юм байна чи тийш авчаараа тэгж үйлчлүүлээ. Тэр хүн тэгж үйлчлэлт юм байлээ шүү гэдэг хүнийг ингээд гоё багшаатай байлээ шүү гэдэг хүмүүс авчдаг. Танаа үйлчлэл зөвшлэн одоо герман хүмүүс байдгүй монгол хүмүүс байдгүй. Ер нь бол ихэнх нь герман хүмүүс байдаг. Монгол яг ганц хоёр хүн бий. Таны бодлоор Монгол эмэгтэйчүүд маань гоо сайханд маш их анхаарал тавьдаг тийм. Миний бодлоор Монголд амрах гад ингээд яваад ирэхэд манай Монголын хөргөж бас их сайхан шүү дээ. Өөртөө маш их анхаарал тавьдаг, гоо сайхандаа маш их анхаарал тавьдаг, мөнгө зарцуулдаг. Танд ийм ялгаа анзаарсан уу? Германы эмэгтэйчүүд одоо гоо сайхандаа хэрэг анхаардаг юм бэ? Манайхаас ялгаатай юм байна уу? Эсвэл манайхаас өшөө илүү гоо сайхандаа анхаарал тавьдаг юм байна уу? Миний хувьд бол Монгол эмэгтэйчүүд маань илүү их гоо сайхандаа анхаардаг юм шиг санагддаг. Манай монголчууд ч гоё өөдөр сэтгэлгээтэй өөрийгөө авч явах ингээд одоо тийм бодол өөртөө ингээд байдаг. Өөртөө ингээд мөнгө зарцуулах тийм юм даа ингээд одоо цаанаас сурсан байдаг юм анхаарал тавьдаг тийм. Герман хүмүүсийн хувьд болохоор ерөнхийдөө нэг жоохон одоо бодох дурггүй тэгэл яхавтай бас нэг байгалаараа байх дуртай ингээд илүү дуртай юм их мөнгө зарцуулах дуртай биш гэж би боддгийн. Тэгтээ хүн болгон өөр халтаа янз янзаар л энэ олон хүмүүс дотор чинь
ийм ч хүн байд тий. Өөр тий. Баярмаа тэгээд анх эдийн засагч мэргэжилтэй хүн Германд хөл тавьчихсан ба шүү дээ. Анх ирчээд Германд ирчээд бас миний ингээд хилийн дээс алхаад Герман орныг зорьсон минь болж дээ гэж бодож явуу. Эхлээд их орноо их санаж явуу. Хилний асуудал байв. Германд ирэхдээ би чинь хэлний курсаар иржсэн. Тэгээд хэл мэдэхгүй тэгээ бүр Улаанбаатараас гарч үзэг байж байгаа би Монголд Германд иржсэн. Тэгээд онгоцны буудалтай буугаал тэгээд одоо нэг гал тэрний буудал дээр очихтай их айж исэн. Тэгээд гэрээс ирэхдээ бас айгүй их ачаатай иржсэн тэр үед нөгөө ээж аав маань санаа за хүүхдээ хоол явуулах гэж байгаа юм жаа одоо бүр одоо баг төмпөн шанлын бэлдэж өгөх хоолгүй ингээд явж исэн. Тэгээд Ирээд хэдэн жил болж байгаа юм одоо 18 жил болж байгаа. Тэгэхээр 18 жилийн өмнө одоо цаг өөр байсан тий өнөөдөр шиг байсангүй олон нисэг онгоцны зөндөө олон вариантууд байж байгаа гэх мэт чинь тэр үед чинь өөр үйл шүү дээ. Ямар ангиас ирсэн бэ? Улаанбаатар хотоос. Харсаар ихтер Улаанбаатар. Сайн нөгөө нэг шууд ингээд бид тэгж алсан хөдөөнөөс нааш нэсээд ирсэн. Улаанбаатараас гарааг байхгүй вирусоо. Тэгж яж байгаа тэгэл шууд тэгэл шал таньгүйгээр газар ингээд хүрээд ирсэн. Анхаадаа их гэрээ санаж уйлд байсан. Нөгөө дээр үед чинь нөгөө Facebook өдр гэж байхгүй. Тэгээд дандаа нэг юм жижигхэн карт авч ярьдаг гэсэн 5 Тэгээд тэр ингээд залгаад бараг нэг 10 минут яриа үгүй дуусчдаг. Тэгээд залхахаараа тэгээд 10 минут уйлж байгаа дууссан тасч. Тиймээс санаа зов аль юм байна гэдэг юм. Би аль юм байна дээрээс хоёр дахь нь. Тэгтээ жоох ирхээсэн тий гэж харагдтыг. Гүү шээ. Гүү ахаа. Тэгтэл мэдээж ээж аав нь ихлүүлдэг байсан л ахал та. Тэгээд анх ирчээд одоо хэлээ сайн мэдэхгүйгээсээ болоод хэлний инээдэмтэй байдалд орж ирв буруу ойлгосноосоо болоод манай нэг ийм тал надад анзаардаг. Хэлээ нөгөө дутуу ойлгосноосоо болоод өөрөө тэрийг нэмж цахиагаад энэ хүн яг ингэ хэлчих шиг боллоо гэж өөрөө цахиагаад тэгээ буруу ойлгоод тэгээ нэг инээдэмтэй байдалд ордог шүү дээ. Тийм тохиол гарч ирсэн. За санахгүй байна ямар ч байсан тийм юу соёлын шоконд орохгүй шууд тэгэл ингэж ирсэн. Гэхдээ би ерөөс тэгэл ирээл тэгэл ерөөсөө хэлний бүртээс хуугаад эхэлсэн тэгэл наашаа чаашаа нэг тэгээд гарч ордгоо хичээлээ гэл тэгэл засаад байгаад ажил олж хийх гэл гүйдэг байсан тэгэл тэр ч одоо ингээд бид нар ямар баян айл нөхдүүд байгаа ш энэ тэндээс гэрээс мөнгө төгрөг авахгүй тэгэл яг хаяа нэг авдаг л байсан л та бүр хэцүү байдалд орохоор тэгээд өөрсдөө болох хэрэгтэй бодоод тэгэл гүйдсэн тий. Тэгэл ер нь бэлгийн юм дээр яагаад үзэг болохоор тэгээд би одоо өнөөдрийн сар тэрийг хийх ёстой энийг хийх ёстой гэж хичээлээс гадаа ингээд зөндөл ажил хийдэг гэсэн. Бид нар өнөөдөр яагаад баярмаа сонгож нэвтрүүлэгтээ өрсөн бэ гэхээр одоо баярмаа өөрийнх нь хэлж байгаагаар ээж аваасаа мөнгө тусламж байхгүйгээр одоо ерөнхийдөө манай монгол хүмүүс бүгдээрээ тийм эр зэрэгтэй ингээд хатагшилдаг тий очиод болно бүтээн болгоно сурна чадна гэд ингээд гардаг. Тэгэхээр тэр их сайхан ихтгэл найдварыгаа алдахгүй ингээд өөрийгөө аваад болгоод өдийн зэрэгтэй явж байгаа амжилттай явж байгаа учраас бид нар сонгож ингээд өнөөдөр өөрсдөө хоногт оролцуулж байгаа тэрэндээ их баяртай байна. Би ч гэсэн маш баяртай байна. Тэгээ намайг сонгож ингэж ярилцлаганд оролцож байгаа маш баяртай. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.